Агнес ингэж ярих боломжгүйг ойлгосон ч бодит хэмбэ гэдгээ ичрэх хэрэгсэлтэй тал өөрсдөө хэрэгж чадахгүй хэвээр бай. Улаан ус төхөн түүний хүчээ ашиглахгүйг ойлгоод Тулааныг энд дуусгахаар шийдэв. Ингээд тэр асар их мана гаргаж Агнесийг бүрэн бүт цогцоо. Ясныхаа дараа тэр 42 оноо авч чадсан ч хിവэрэ бүтгэгдсэн гэж таваараад орсов. Манай залуу руу иргэн харж аавынхаа ярьжсэн залуутай нүүр тулах цаг ирснийг хийв. Бид эцэстэн дээд зэрэглэлийн хагас шигшээ тулаан дуу шигж байна. Дараагийн тулаан бас сэлэмний эзэн хаан жижиг харба болон түүний өрсөлдөгч хавир чашуун нарын хооронд олно. Хавир бас өмнөх өөрмөц залуу бөгөөд одоо хүртэл бүх өрсөлдөгчөө нэр цавчтаар асаар ирсэн юм. Түүний эсрэг зогсох Баатар түүний тулааныг харж ясан тус хортыг нь хянаж чадна гэж дотроо бодно. Гэвч раунд хэмэрц өрмөц залуу сэрмээ түүний хүзүүрээс авч хариу үлдэж үзүүлэх цаг өгсөнгөө. Тэр энэ раундад бүр илүү хурдан болсон бололтой. Өрсөлдөгчөө нэг цэцлэр бод зөксөн ч өрмөц залуу сэтгэл хангалуун бус байлаа. Тэр сэрмээ эзэн хаан руу чиглүүлж ялагчийн нислэл дээр эзэн хааны цусыг асгараас хохирчлээ. Сэтгэл хангалуун байхгүй гэж мэдэгдэв. Дараа нь бид хагас шигшээгийн 2 дугаар раунд руу шилжих ба манай залуу өнөө хулаан өс тохинтой нүүр тулах гэж байна. Түүний бүлхийнхэн түүнийг дэмжиж Агнесийг түүний бэр гэж дуудан тоглоом хийн. Дамин 2 раундад ялсан ч зэсгээ харахаан суглаагүй байна. Охин түүнийг сэтгэл дундуур харж оройтож ирсэн тул 10 оноо хасна гэж хэлв. Энэ нь түүнийг гайхшруулж ямар утгатайг нь асуулаа. Тэр энэ бол зүгээр л миний зуршил гэж хариулаад тэн зогсож буй охин үнэхээр түүний бэр юм уу гэж асуув. Дамин түүний асуулт хариулахгүй байгаа тул хариулахаас татгалзав. Энэнийг сонсоод Атена зэсгээ шүрэн авч түүний оноо ур чадвараас нь шалхах тул хамаагүй гэж хэлв. Энэ нь түүнийг инээмсэглүүлж түүний хөлсний цэргүүдийн хааны охин гэж дуудав. Охин түүний хин гэдгийг нь мэдэж байгаад бага зэрэг гайхсан ч хүчнийхээ хор баруун хувийг ашиглаж эхэлнэ гэж хэлээд тусдаж эхлэхээ шийдэв. Ингээд тэр агаарт өсөрч луусын сүрэн цэцэлтэй гаргалаа. Тайп барлагч түүний онцлог нүүдлийг таньж энэ гайхалтай тулаан болоход сэтгэл нь хөдлөв. Түүний ширүүн тохихоог үл харгалзсан манай залуу гараа хасаасандаа хийсээр ингээнээр үргэлж тулан болтно. Охин түүний ичвчтэй байж дахин 10 оноо өгч хүчээ 40% болох нь нэмэгдүүлв. Баатар түүний халдлагаас юу ч биш юм шиг болтож өөрт нь өгч буй хүүхэн оноонд талархав. Хоорондын зайгаа хурдан богиносгож түүнд өөрийг нь дүгнэхэд хангалттай хүчтэй биш гэж танаар хэлв. Охин гайхаж түүнийг цогшийг занш хэлсэн ч тэр ямар ч хүс гаргашгүй болтов. Тайлбарлагчид дамин зэсгэж суулгүй энтэй давсаар байгаа гэж итгэн гайхаж байлаа. Алсаас харж исэн хавир хинж ялсан бай хоёулаа шууд мөнгөсөв гэж бодно. Бие болон жадаа хүчтэй ангаар бүрхэж бие барь чадахгүйгээ ойлгосон охин лусын аянгаа идэвхжүүлж аав нь түүнийг тийм их мартснаас хойш уулзахыг хүснээ тайлбарлав. Гэвч тэр зөвхөн өөрийн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Үүнийг эцсийн шалгалт гэж нэрвэн тэр дамианыг энэ халдлагыг мөн нүцгэн гараараа хот уриалв. Үзэгчид түүний нүүдлийн айн шигтэй хүчин далмаарв. Тэнгэрт луу гарч ирэн аянгаад лууны устгагч энэ цусыг гаргана. Манай залуу түүнийг гайхалтай зүйл үзүүлж байгаа тул өөрөө ч бас нэг зүйл үзүүлэх хэрэгтэй хүлээн зөвшөөрөв. Тэр өөрийн манай боловсруулах техник болох хязгааргүй цэгцлийн нэг төхөрсгийг идэвхжүүлв. Нэгдэх цагираг асах үед түүний хүжин доорх газар цорно. Атена хариу үйлдэлж зүзөөж амжаагүй байхад тэр эдхимэргүй хурдаар түүний өмнө гарч ирнэ. Энэ ямар онооны үнэтэй вэ гэж танаар асуув. Дараа нь тэр түүнийг ханлуу асар хүчтэй шидэж ард насар том тогоо өсөв. Арай гэж ухаантай байсан хатан түүнд 100 оноо өгч ялагчлаа хүчэн зөвшөөрөхөөс өмнө энэ бол төгс оноо гэж хүчэн зөвшөөрөв. Заршагч түүнийг ялагчаар зарч дараагийн эцсийн тулааны өмнө 10 минут завсарлаг зарлуу. Дамин Атенаг босоход нь тусалж аав нь түүнийг маш их нандиндаг. Тул түүнийг дээшгснээс олж хөлсний цэргийн бүлэг гэрлүүн давтлахгүй гэж найдаж байгаа тоглоом болов. Охин инээж зүйстэй байдлаар явагддаг уу гэж хэлв. Дараа нь тэр дүгс оноосонд нь зориулж түүнд шагналын зүйл байгаа гэж хэлв. Санархсан тэрээр шагналыг буцааж чадахгүй гэж хэлээд түүнд юу болохыг асуув. Энэнийг сонсоод охин өөрлөгөө зааж өөрөө шагнал нь болохоо илтгэв. Тэр гэрлэж шинэ хөлсний цэргүүдийн хаан болох хүүхэдтэй болохыг санал болгов. Манай залуу энэ саналыг баг зэрэг гайхсан ч Агнес дэлбэрэх гэж байгаа бололтой. Дамин гинтийн саналаас болж бүрэн цочорд орсов. Цагаан өс охин үнийг сонсоод хэргэнж Майкл Бирн ямар амир байж болохыг сандран ойлгоно. Манай залуу тэр төвхтэй өвгөний хүргэн болох хүсэлгүй гэж хэлээд шууд загсав. Гатын татгалцсан далмаарч онооноос нь 50 оноог ууртайгаар хасав. Дараа нь зарлагч маргаашны финал өргөж хийнэ гэж бүгдэд хэлв. Шар ус залуу Баатараас сүүлийн 3 сар юу хийснийг нь асуув. Дамин хүсэж давч эргэсэр цөглөөлж манай боловсруулах техник цөглөөж байснаа таваараа тайлбарлав. Сүүдэр дотроос хавир түүнийг анхаартай ажиглана. Тэр зорилготой хүрэхийн тулд түүнийг ялах хэрэгтэй гэж шийдсэн тул бодит хүчийг нь ойлгохыг хүснэ. Гэвч манай залуу хажуугаар нь өнгөрөхөд тэр залуу хөдөлгөөнгөө болов. Дамианы гаргаж буй дарамтны түнд хаан тусын хамгийн анхуу дайчин аав Сэлва хавирын сануулна. Өөрмөц залуу урд нь ямар авьяасгүй байснаа болон хин нэгний ач тусаар одоогийн хүчээ авснаа санаанд орсно. Энэ мөхөө тэмцээнд ялхан түүний тэр ачийг хариулахаар төлөвлөж буй арга юм. Гэвч гол дүрийн хүчийг харсны дараа тэр тийм амархан ялахгүйгээ ойлгоно. Тэр шин Дамиан шин боловсруулах харган манайгийн урсгалыг зохицуулах бие даасан гадаад
эрхтнийг ашиглан биеийн ачаашийг бууруулдаг болохыг тайлбарлав. Майкл гайхаж тийм техник яаж боломжтой вэ гэдгийг ойлгох гэж ядна. Баатар түүнд өөрийнх нь авиасаар хурдан сурах болно гэж баталж дараа нь зааж өгөө амлав. Энэнийг сонсоод Шарлс залуу сэтгэл нь хөдлөн тэр амлалтаа биелүүлэхгүй. Манай залуу ирээдүйн сүргийн дайн болоход өрөөчлөлн ташдаж чадхан тул түүнийг өмнөх амьдралынхаас нь ч илүү хүчтэй болохоор чимээгүй шийдэв. Агнес мөн энэ техникийг сурч болох уу гэж асуусан ч Дэмэн энэ нь бурханлаг хүчтэй зэрэгцэн ажиллаж чадах хэсэгт эргэлдэж байна. Баатарт маргаашийн тулааны өмнө амралт хийхтэй санана. Майкл шөнөөр гараад явна. Энэ хооронд Миадын үр дээр амрах ба сүнснүүд түнд тань болно. Шарлс залуу холтон явхдаа өөрийн бие даасан манай боловсруулах техникийг бүтээхийг туршиж үзэхүү гэж бодно. Гинт харанхуйгаас сүлдэр гарч ирнэ. Хавар ямар ч санаалгахгүйгээр түүнийг давтлаа. Майкл хордоо хариу үйлдэл үзүүлж аюултай цавхтаас болтож чадсан ч ир түүний цэжийг зүсв. Өвөрмөц залуу дунд зэрэгчлийн дайчин түүний давтлаханд хариу үйлдэл үзүүлж чадсан шоконд оров. Майкл сэлмээс хоолн түүний хинбэ гэдгийг мэдхийг шаардсан ч хавар асуултыг үл тоон оронд нь өнөөдрийн тулааны дараа илүү хүчтэй болсон гэж гайхав. Доромжлуулсан мэд санагдсан Шарлс залуу түүнээс тултайг хүсэж байгаа эсхийг асуув. Хүү түүнийг үргэлжлүүлэн ажирч аюул тулахаас өмнө анхааруулдаг ямар нэг зүүн инстинкттэй байж магадгүй гэж сэжигнэ. Шалтгаан нь юу ч байсан. Тэр тийм байвсан татархаас өөр аргагүй. Майкл хоёр дахин бодохгүйгээр түүний эсрэг дайшаа залуу гайхаж түүнийг зүгээр л улаарсан юм уу? Эсвэл өөрөөсөө илүү хүчтэй хүнийг дийж чадна гэж үнэхээр бодож байгаа эсхийг гайхав. Майклыг өөрийгөө бүрэн нээлттэй үлдээсэн гэж үзээд тэр тулааныг хурдан дуусгахаар бэлдэв. Өдөргүй анир үгүй шинийг зүсэн насар том дэлбэрэлт боллоо. Тоос шараа дарагдах үед хэсэг групп дунд зэрэглэлийн дайчдын ихэнх нь өхөж эсвэл хүнд бэртжээ. Миа өмнөнийг шалгахаар ирж Майклын амийг аварч чаддаг. Дамын буудлын иргэн тойронд сүнснүүдийг харуулт гаргасан тул өөрийгөө буруудах нь гэмшил Хисингээр дүүрсэн тэрээр үнийг хийсэн хэрэгтнийг олж Майшин төсөө өшөөгөө авахар тангарвшин. Дараа өдөр нь хижээний тэнцээний шигшээ тоглолт эцэст нь ившин. Манай залуу хавьяар нэгж өөр байгааг анзаарна. Энэ удаад гол дүрийг яаж чадна гэдэгтээ тэр залуу итгэлтэй байлаа. Майклийн биеэс болоод аж хэдийн муу ааштай байсан Дами хавьяарын манны урсгалыг шинжлэхээр бэлтэнгээ түнд ганц хаа болт гэж хэлнэ. Тоглолт их мэдтэй залуу галзуу хордоор давталж агаарт цас өсрэн талааны талбарын хүн бүрийг шоконд оруулна. Гэтэл Баатарман хацартаа зөөж ажиг зөсгсөн байв. Хавьяар түүний давталгааг анзаарсан дармаар бөгөөд Дами ихлээд түүний манайг шинжлэх байж гэж хүлээн зөвшөөрнө. Тэр залуу үргэлжлүүлэн давталж үзэгчдийн өртөнд хизээж харж байгаагүй. Техникүүдийг гаргаж ийн. Манай залуу цохилтуудыг нүцгэн гараараа хаах бөгөөд хүчин гайхалтай хавьяарын хөдөлгөөн яг л өөрийнх нь хүч бишимшиг байнгын бүс байгааг анзаарна. Дараа нь тэр залуу орсонгийн архираа сэлмийн цохилтыг ашиглана. Хүчтэй давталгаа насар том дэлбэрэлд үүсгэж тулааны талбайг утаагаар дүүргэнэ. Дами тэр техникийг шууд таньна. Энэ бол Майклийн орсонгийн агуу сэлмний урлаг байсан ба хавьяар. Үнийг хизээч мэд хэсгүй байв. Баатарман өчигдөршин түүнийг давталсан хүн нь тэр мөн гэдгийг ойлгоно. Ихэд хэрэгэнсэн манай залуу хагас хязгааргүй уршигын нэгдэх бүжигэд хүчөөж тэр залуу руу дайрна. Үүнийг харсан сонин залуу өнөөдрийн хүчээрээ түүнийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Тос төгсөн сэрхэн гэвч Баатар гинт түүний урд гарч ирээд зангаа мэд гэж хэлнэ. Тэр хоёр сэлмээрээ ширүүн тосолдож үзэгчдийн хүсэн хүлээж ийсэн сэтгэл хөдлөм финалыг үзүүлнэ. Гэвч хавьяар багаар шахагдаж эхэлнэ. Чадваршил дайчдын хүч ба авьяасыг хулгайлсан ч тэр манай залууг ялж чадахгүй л байв. Тэрээр Даминыг ямар гэчин мангас вэ гэж гайхаж эхэлнэ. Баатарман эцэст нь хүнд цохилт өгч тэр залууг тулааны талбай дээр гүр хөсөөлөн шиднэ. Түүнд өвтөх үед тэр залуу түүнийг ялхан боцноос нь хавьгүй хэцүү байгаа хүчийн зөвшөөрөгчгүй сэтгэлтэй хорн байсаар байгаа хэлнэ. Манай залуу нэг л зүйл буруу байгааг шууд мэдэрнэ. Гинт хавьяарын сэлмэнд суулгасан цанд нь нүд гэрчдэж хиших бөгөөд тэрээр зарж хобби шин талд өөрийгөө заржсаж байгаагаа заршина. Үзэгчид төрөлтөө харах бөгөөд Баатарман түүний зэвсэг нь үнэндээ чөтгөрийн сэлэм гэдгийг ойлгоно. Гинт асар том дэлбэрт болж тулааны талбайг өтгөн утаагаар дүүргэнэ. Тэр залуу өөрийгөө эзэнт гүрний айдас хүлс болсон хар шидийн байгууллагаас пандемоними харанхуй хүлэг Баатар гэдгийг хэлчихнэ. Үзэгчдийн дунд сандраар тархаж хүмүүс арилалтан амиа аврахаар цагтаана. Дамин хавьяар сэлмэнд бүрэн эзэндөөсөн үү гэж тунгаах боловч ямар ч байсан үр дүн ижил гэдгийг мэджээ. Тэр залуу амьжигтай хордоор урагштай рах ба манай залуу түүний давталгаагаар чамайг зайлуулна гэсэн ч түүнийгээр Дамины гараар зөснө. Хавьяарт өвдсөн ялангуу ухан бодлын наалга болж нэг гар нь мангас шиг мөч болон хувирна. Чөтгөрийн сэлэм цас сорж улам хүч хэрэгждэг болохыг Баатарман ойлгох бөгөөд энэ нь тэрээр бусад хүмүүсийн чадварыг хэрхэн ашиглаж ясныг тайлбарлана. Дамин бууж өхөөс татгалзаж тулаан өргөжсээр байна. Тэр ч байтугай тайлбарлагчид пандемонумын эсрэг сүрэн зогсон нь түүнийг мартна. Гэвч анхааралтай ажиллаж байсан хүмүүс хавьяарын хүч үргэлжлэн нэмэгдэж байгааг анзаарна. Буддал тэр нь мастер зэрэглэлийн дайчны түвшинд оршиж ирнэ. Шинэ хүчиндээ савтуурсан тэр залуу урд нь өөрийг нь басан жилдэг байсан бүх хүмүүс одоо шавчиг санагдаж байна гэж заарсан. Дараа нь тэрээр Крингсон энд аимшиг техникийг гаргаж ирнэ. Энэ хүү давталгаа нь бүхэл бүтэн хотыг сөрөөлөх хэмжээний хүчтэй гэдгийг Дамин шууд ойлгоно. Эзэнт гүрний хамгаалагчид эзэн ханыг хамгаалахаар яарч шиднүүд иргэдийн нэрийн тойронд хамгаалалтын барьерыг чангаруулж байх үед манай залууд өөр сонголт байхгүйг ойлгоно. Биед нь насрын хачаар зөвхөж тэрээр мастер зэрэглэлийн дайчны хүчийг төр хугацаанд авахын тулд хязгааргүй бүгжийн нэрхийн 2 дахь бүгжийг идэвхжүүлнэ. Сэлмээ бүрэн соголон
Аураар гаргаж асар тун давталгааг хавирлуу илгээн. Асар их хүч түнлөө оршиход тэрээр итгэж ядангай хож загсна. Гэрч түүнийг тусгаас өмнө нөмөрхтэй залуу гинт гарч ирэн. Түүний аура ирийг юмч болоогүй юм шиг сүрүүлнэ. Нөгөө нууцлаг ирэх чагаан гэрсээр гэртэх хөөрнийг сэлэм сугалан дайманлуу тавьчихна. Манай залуу цавхтыг арай чамаар зайлуулж. Энэ залуу өөрөөс нь ч илүү хүчтэй бөгөөд бараг мастер зэрэгших гэдгийг хурдан ойлгоно. Хэрэгсэн тэрээр эзэнт гүрний сул хамгаалалтыг хараана. Гэвч түүнийг дахин үйлдэл хийхээс өмнө өөрнөө зөсөр түүнийг зөсөж ярих нь. Манай залуу юу болсныг ойлгож амжилтгүй итгэж ядна унах бөгөөд хоолойноос нь цасгаажна. Энэ хооронд хавир нөгөө залуугийн дуг таньж түүний аав нь гэдгийг ойлгоно. Ураг шиштэн гэрээ түүнд хөвшээд эндээс гарцгаа хэрэгтэй гэж хэлнэ. Нэг хүлэг баатаргийн дурагчтайч пандемономын нөхдийг цогтоолох хайр зөвшөөрөхгүй гин. Тэрээр даманыг завнан дуу тохоловч тэр аж хэдийн ухан алдсан тул хариуж чадахгүй. Өөр зүйл хийхээс өмнө гэрээ сэгмээ далааж бүхэл бүтэн талааны талтайг дундуур нь хуваах аимшигт давталгаагаар хам. Хүлэг баатар өөрийгөө хамгаалахаар бамбагаа хурдан гарах боловч давталгааны хүчинд талааны талбай нэрийн тарин дах шидийн барьерууд хүртэж цорч ирхэн. Арт иргэдэд нь юу тохиолдсонд эзэн хаан ихэд хэрэгэнч сэтгэл нь нэмтэн. Дайснууд аж хэдийн цогцсон гэж хүлэг баатар талигнахад эзэн хаан шууд хөл хорой тогтоож тэдний мөрдөн ангиж устгахыг тушаана. Тэмцээний дараа дамиан эзэнт гүрний хамгаалалтаар аюулгүй идэв. Дараа өдөр нь түүний шагнал гардуул хажлахаа эзэн хааны ордон дотор чимээгүй хүн байж өнгөрнө. Тэнд очив зандаа тэр ганцхан зэхэлтүүд хэрхэн ухан алдснаа бодхоо болж чадахгүй. Тэрээр жирийн дайчид болон жинхэнэ мастер зэрэглэлийн дайчдын хоорондох ялгаа ямар асар том болохыг эцэст нь ойлгоно. Гэсэн ч түүний хүсэж байгаа ганц зүйл бол пандемономыг барьж гэртээ харих явц байв. Түүнийг ордон руу ороход эзэн хаан түүнийг халуун дулаандаар ухтан авна. Эзэн хаан нь өөрт нь өөртөж байсан залуу мөн болохыг баатар маань ойлгож гайхан. Тэрээр мөрөхөөр сэрхэд нөгөө залуу түүнийг зөксөж арт иргэдийг хамгаалсан баатар хизээч талхагаа бүхэл хэсгүү гэж хэлнэ. Эзэн хаан өөрөө дамианд хизээч төвж башгүй өртөө юм шиг талхах хүчтэй мэдрэмжтэй төрөлдөн. Тэрээр энгийн эслэл хийсэндээ хүчил очиж эзэнт гүрний сангийн хөмрөгийг бүхтэн сонсох байсан ч хамаагүй хүссэн шагналаагүй гэж хэлнэ. Дамиан эзэнт гүрний эзэншилд байх ёстой нэгэн чухал зүйлийг санах бөгөөд үүнийг улам хүчрхийлж хурдан гэртээ харах боломж гэж харна. Эхлээд тэрээр пандемономыг барьсны дараа явахыг зөвшөөрөх үү гэж сан. Эзэн хаан түнд болно гэж батлна. Эзэнт гүрний хамгийн хүчтэй сэлэмжид байсан бол зүйлс илүү хурдан хөдлөх байсныг тэр тайлбарлагдагч нөхцөл байдлыг зохицуулж буй мастер зэрэглэлийн 5 өөр хүлэг баатар байгаагийн. Дамиан хүлээх нь өөрийнх нь хэв маяг биш гэж бодон хүчтэй эрэгсэ шиг мана. Ба биеийг нь хоёуланган чангаруулж хоёртносуудыг асаана. Эзэн хаан түнд хэрэгтэй бүхнийг өгөхөөр баяртайгаар зөвшөөрнө. Дараа нь манай залуу эцсийн нэг хүсэл харгаж химээрэг асууснаар бүх хүнийг шоконд оруулна. Дараа нь тэр асан шагналуудаа харж хавгуудаар битгцэнэ мэдэрнэ. Эзэн хаан яагаад тийм өгөөмөр байсныг тэр гайхагч хитэх бодохгүй ахаар шийднэ. Пандемоны өмөр дороггүйсгсэн тул тэр тэдний хэрхэн боддгийг ойлгодог. Тэдэнд холдох боломж байхгүй. Өөр боломж харин нуугдж байгаа байх гэж тэр таамаглана. Сүгсүүлсэн сүнснүүдийнхээ тусламжтайгаар тэр тэднийг цогтхоос өмнө баазыг нь олно гэж найдана. Буугтаа буцаж ирэхэд хатан түүнийг хүлээж бай. Тэрээр түүнийг хүлээж хүлээ гэж тоглоом хийн. Онооноос нь 10 оноо хасна. Дамин эзэн хааны ордноор явхад цаг орсон тул хоцорсондоо хүсэж очиход тэр шууд оноог нь буцаа өгнө. Ордноос хүн ирэхэд түүнийг гэрчлэх гэж бодсондоо тэр хүлээн зөвшөөрнө. Цагаан устай ахын холдож хачин онооны тоглоомынхаа талаар ярих бол гэж хэлнэ. Энэ нь тэр хоёрыг дахин нэг удаа маргалтахад хүргэн. Тэднийг харж байхдаа даймон нэрээдийн талаар настай бодно. Агнес бол стигматагаас ирсэн нэгдүгээр, ангийн паладин бол атин нэрээдийн хүсний цэргүүдийн хаан болох хувь тавилантай. Мастер зэрэглэлийн өрсөлдөгчид ч гэсэн тэдний шиг багийн эсрэг хэцүү тохиолно. Гэсэн ч тэрээр өргөжлөлөн хүчрхийлж хэстэгоо мэджээ. Өөр нэгэн газар дотоогч төрчлөл нь уламдаар тотсон хавьяар өрдсөндөө ирсэн. Түүний эргэн тойрондоо шидэнүүд шидийн форматаар дарж үлдэхийг асар их хичээх ба хуурс өргөжж бус ойр орчмын бүх хүн өгч магадгүй гэж анхааруулна. Гинт нэгэн тож идэвхжиж зэсгийн мастер харагдана. Тэрээр эзэн хааны амь насыг хөнөөх оролцоо хизээч амжилттай болох магадгүй байсан гэж тайван хэлнэ. Грэс хөрч өнөө хавьярыг авраач гэж түнээс гуйна. Зэсгийн мастер нөгөө хүүгийн чөтгөрчлөл хитрхи хол ясан гэж тайлбарсан. Тэрээр зүгээр нэг чөтгөрийн зэсэн ашиглахаа болоод өөрөө чөтгөр болж байгаа тул тэр ч гэсэн чадахгүй. Өгөр өгөн айд сандрам хүн дахин хүн биш болсон гэж асан. Тэрээр өөрхийн нэгэн хүүг нь аварч чадах болов химэн готон бодно. Гэвч зэсгийн мастер өрсөж ховын ашиг сонирхлоороо тэр хүнийг бөөдөрт химэн сануулна. Дуудлагыг таслахаасаа өмнө тэрээр грейд хүүгээ хорж дуусгахаас өмнө алхахыг тушаана. Үгүй бол эзэнт гүрэн бүх зүйлийг тэдний хийсэн хэрэг болохыг олж мэдэх хэсэгтэй байв. Тул харах хойсны дараа грейд гэж чадахгүй хүүгээ тэрвэрнэ. Тэрээр гашууд болон өөр хилэндээ автан нарилж элбчтэд юу ч болсон хүүг нь хэвийн болохыг тушаана. Элбчтэд боломжгүй бөгөөж төчлийг удаан тогтоон барьж чадахгүй гэж зүтгэсэн ч тэрээр бууж өгөхийг хүссэнгүү. Тэр нөөцлөг хүнийг олж зархтан эзэн хааны талхайг өгвөл хүүгээ авар харах байж магадгүй гэж өөрийгөө итгүүлнэ. Хүүгээ чанга твэрч хөгшин нэр түүнийг жаахан тэсхийггүй. Ямар нэг байдлаар бүхнийг
асан гэж амжина. Үзэгдэл бохирын шугамын орц руу шилжиж манай залуу хоёр охины хамт харагдана. Тэд түүнийг энэ байршлыг яаж мэдсэнийг асуухад тэрээр итгэмжид их сурвалжтай гэж товчхон хариулна. Тэдний дотор шарах үед Агнес баг зэрэг сандарсан харагдана. Улаан өстөхөн үнийг анзаарч түүнээс 10 оноо хасаж шавсна. Тэр хоёр маргалж байгаа хооронд манай залуу чөтгөрийн сэлэм эзэмшигч пандемоном дээр анхаартай төвлөрүүлнэ. Энэ удаад тэрээр тэднийг бүгдийг ностоход бишин болжээ. Үүгээр тэр багийн хандаа дотвш орох тохио өгч бүгд гүйж эхэлнэ. Энэ хооронд харж бичид хавэрыг эдгэх хичээсээр байсан ч юу ч хийж чадахгүй мэтвэ. Хүүгийн аав тэдэнд ямар ч хамаагүй арга хэрэгэл гэхэд Харж бичтийн нэг нь жирийн хүмүүсийн манаг ашиглаад их зүйл төрөхгүй гэж хэлнэ. Үнийг сонссон ир зарим өндөр түвшний рицарууд одоогоор ойртон ирж байгаа тул энэ нь асуудал биш гэж тэдэнд батлна. Түүнийг ингэж хэлэхдээ Цүбаатар хаалхайг Сүйтгэн багийн хантайгаа татвч нэвтрэн орно. Тэрээр инээмсэвч бохирын шагамыг цэвэрлэхээр ишнээ зарсна. Охид цагаар зүгөө шууд урагш дайран татна. Харж бичэдж бэлтгэлтэй байсан бөгөөд довтлогч мангасыг дуудаж гаргана. Гэвч Атена тэднийг зэрэглэл тогтооход ч дээртэргүй хэтэрхий сул дараа гэж бодсоор байна. Тулалдаж явахдаа тэрээр Агнесийг мангас цохиулж байгааг анзаарна. Тэр нээж охиныг аш хэдийн өнгөсөн төр гэртээ үлдэх байсан юм гэж тоглоом хийнэ. Түүний гайхшрыг төрүүлж цагаан ус дахин ариун манаагаараа мангасыг бүрэн сүйрд хүргэнэ. Үүнийг харсан Атена охин турааныхаа үеэр үнэндээ хүчээ барьж ясныг ойлгож шин төрхөд нь тавьсан оноо өгнө. Тэдний анхаар сарниж байх зөөр өгөр өвөн асаас тэдэнд л хүчтэй төсөлт хийхээ бэлтгэн. Манай залуу ирж байгааг харж тэдэнд болож зайлшгүй чангаар хэлнэ. Довтлохоноос болцсны дараа охид юу басныг бах зэрэг ойлгохгүй байна. Тэрээр энэ нь нэстэ сэлэн бөгөөд өвгөн өртөө үл үзэгдэх сэлмүүдийг өндөр хурдтайгаар шидэж байгааг тайлбарлана. Грей түүнийг өндөр зэрэглэлийн рейцер атлаа өөрийнх нь техникийг тайлж чадж байгаад сэтгэл нь хөдлөнө. Тэдэнтэй нүүр тулах үед Агнес түүний арт гинжигвцэн хавирыг анзаарч Баатрийн өмнө дурдсан ч төр мөн үү гэж асууна. Тэр залуу туршдаж чадахгүй байгаа боловчтой бөгөөд энэ нь манай багт сайн хэрэг юм. Тэд энэ боломжийг ашиглан өгөр өвгөнийг дуусгахаар шийднэ. Гэрч мастер зэрэглэлийн тулаанчийг ялхан тийм ээ. Хэлбэр биш юм. Өхөр өвгөн сэлмээс соглон тэдний эсрэгөөр эсрэг нэгээр толдож чадна гэж зарсна. Дамин давталхаа ирж байгааг харж бүгдүүд нь бултаараа хэмээн сануулна. Гэсэн хэдий ч өвгөн тэднийг энэ асар их хуртыг дагаж хариу үйлдэж үзүүлж чадахгүй гэдэгтээ өвчтэй байна. Түүнийг шоконд оруулж тэд гурвуулаа давталхаа бүрээс бултаж зайд ортиж чадна. Ойрцны дараа Атена түүний нисдэг сэлэм одоо хэрэггүй болсон гэж хэлнэ. Өгөр өвгөн амархан бууж өгөхгүй. Тул сэлмээ ашиглан охины давталхаанаас болтон авна. Түүнийг зөрүүлж цахихоор занж хэлэхэд манай залуу хордон өсрөн орж цавчтыг нь хаана. Тэрээр өвгөн рүү инээмсэглэн харж өөрсдөө жирийн нэг өндөр зэрэгчийн рацаарууд биш гэпгээд хэлнэ. Энэ нь өвгөний уурыг хүргэж тэрээр сэлмээ дийж өсгөө замбраагүй савж эхэлнэ. Яг энэ үед Агнес түүний ард гарч ирэн ариун манахаараа цохино. Энэ давталхаа эцэст нь байна да тусч өгөр өвгөн сэрэх ямар ч боломжгүйгээр анх удаагийн блог шинжтэй болно. Нөгөө хоёр нь түүний рүү хурдан дайрч түүнийг ухрахад хүргэнэ. Грейтер 3-ыг магадгүй өндөр зэрэглэлчтэйгээр түвшних гэдгийг ойлгоно. Яг энэ үед хоёрын хоёулаа нэгэн төрлийн тусгай давталгаагаа зэрэг гаргаж өвгөн хүүгээ хамгаалахын тулд шууд нүрээрээ авахаас өөр сонголтгүй болно. Өвгөн чөтгөрийг өөрийн хүү гэж дуурхайг сонссон Баатар тэрээр хүүгээ алдахыг хүсэхгүй байгаа тул чөтгөрийг хамгаалж байгааг ойлгоно. Тэрээр хоёр зөнгөнд нэгэн зэрэг дуусган гэж дотроо бодон өргөжтэй байна. Гэвч түүнийг өгөр өвгнийг алхахаар занж хэлэхээр тэр үед хүн гинжиг тасран гарч ирж амаараа сэлмийг сүйтгэн. Дараа нь бид гадаа юу болж байгааг маш муу харж байгаа хавэрийн өнцгөөс бүх зүйлийг харна. Эхэндээ тэр зүүдж जैन гэж бодсон ч аав нь өөрийнх нь өмнөөс бүх цогцлыг авч байгааг хараад энэ нь зүд биш гэдгийг ойлгоно. Хавэр ямар нэг зүйл хийхгүй бас аав нөхөн гэдгийг мэднэ. Тэр агшин тэрээр аавынхаа төлөө өөрийн амьдралыг зэрээс хор шийднэ. Өхөр өвгөн хүүгийнх нь бие алхаар уусан сарниж чөтгөрийн сэлэнтэй нэвхийг харна. Дамиа хүртэл тэр залууч төвчлийг дарангуйлж өөрөө чөтгөрийн сэлэн болсон нэтгэж ядан шоконд орно. Хүүн нөхсний дараа тэр залуу сэлмийг авч манай залуу аюул нөөжих гэж байгаа шууд мэдэрнэ. Энэ залуу одоо гэр бүлийн хүчийг өөрийн тас тавьчээ. Гартан чөтгөрийн сэлэн байгаа тул тэдний хийж чадах зүйл тийм ч их биш байв. Аргаа борсон дамын өвгөнийг сэлмийг эзэндэж амжихаас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа тул охидод давталхыг тушаана. Гэвч тэднийг агаарт байхад өвгөн давталгаа хийсэн тул аж хэдийн хитрхи оройтсан байлаа. Өөр сонголт үлдээгүй тул Баатар бүгдэд хамгаалчдад бэлтгийг чангаар хийх боловч сэлэн тэдний бүх хамгаалалтыг цэвэрхэн засаж архина. Энэ нь тэдний бүгдийг зөсөж тэд газар танна. Энэ хооронд өгөр өвгөн агаар засаж бүх дэлхийг алах хүртлээр зогсохгүй гэж заршина. Чөтгөрийн сэлмээс шууд цохил тасан ч дамиан ямар нэг байдлаар хөдөлж чадж байна. Тэрээр цамцныхаа дотор химраа гэдэг тусгай төрлийн хоёрт цэжиндээ байжээ. Энэ нь түүний тэмцээнд ясныхаа шагнаж болгон эзэн хаанаас шаардсан тэрхүү ашигтай зассан юм. Энэ нь бараг бүх давталгааг хааж чадах засар хүчтэй юм. Дамиан өхлийг рицэр байхдаа дөрөхгүй мөн аж хоёгийг өмсүүлж ясныг санан цанцаа орж хаяна. Тэрээр эргэн тойрноо харж өөрийн мегаметрийн сэлмэнд ботгочныг ойлгоно. Агнес бол ариун сүнсээ илэрхийлсэн паладин тул авсан шархнаасаа болж төгөхгүй. Атена мөн Нефилоны цовчин цастай тул магадгүй зүгээр сохон арчсан байх. Тэр хоёр хоёулаа амьд байгаач Баатар энэ тулааныг ганцаараа дуусгах ёстой болно. Тэрээр улаан өстийн зэсгийг авч 3 дахь цагиргийг идэвхжүүлнэ. Дамиан үрд нь ердөө ганцхан минут байгаа бөгөөд энэ хугацаанд талааныг дуусгах шаардлагатай мэднэ. Нэг ч секунд алдалгүйгээр тэрээр шууд өгөр өвгөний ард гарч ирнэ. Грей хордон хойшоо өсөрч
чөтгөрийн сэрмийг дахин самлуулна. Энэ удаад манай залуу чадыг ашиглан цэцлүүдийг сөрөн зэсэж чадна. Гэвч өр өвгөн түүний яг ард гарч ирж түүнийг гайшруулна. Дамын хортой хариу үйлдэл үзүүлж довтцохоноос дөнгөж болтно. Түүнийг газар буухаас яг өмнө өгөр өвгөн урагштай арч түүний хүзүүнээс нь барьж авна. Манай залуу тэдний хооронд тохчны ялгаа байсаар байгааг ойлгоно. Бомб лөвтж байхдаа тэрээр ингэж өгөх үү хэмээн бодож эхэлнэ. Тэрээр Доркогийн нөрийг ч хараагүй байхan түүний өөрийг хүргэнэ. Тэгээд гинт хин тэрээр өөрийгөө таних харагтай харанхуй газарт байгааг олж харна. Эргэн тойрноо хараад тэрээр алсад өөрийн чөтгөрийн сэлэн болохоор басыг анзаарна. Удалгүй чөтгөрийн сэлэн үнэндээ түүнийг дуудаж байгааг ойлгоход бүх зүйл тодорхой болж эхэлнэ. Тэрээр асар их хүчнээс нь болоод энэ сэлмийг ашиглахыг хүсээгүйч бууж өгөхөөс өөр сонгогдгүй болсноо ойлгоно. Сэлмийг барьж амгцаа манай залуу өгөр үүнийг цэцгийн төс шиг хөнгөхөн тусаж эхэлнэ. Одоогоор энэ махогийн дараагийн бүлгүүд хараахан нийж ирдэг байгаа тул шинэ хэсэг гармагц. Та бүхэнд хамгийн түрүүнд хүрэхээ амжилж байна. Бидний бүтээжийг дэмжихийг хүсвэл дэвшигдсэн дэх төрийн банкны данс руу хандиваа ижгээгээрэй. Үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарж, сувглуу маань бүртгүүлж дараагийн гайхалтай бүтээжийг тэсэн ядан хүлээж аваарай.